За юу цаана манайха ойрд ингэж мэдлээгүй юм байна штэ. Өнөөдөр та нартаа хүн болгоны анхаарлыг татдаг маш хөөрхөн мөртлөө хүнтэй харилцахдаа тааруухан бараг л юм ярьдгүй охин яаж зоригтойгоор 100 найзтай болох зориг тавьсан тухай хөгжилтэй хөөрхөн анимыг ярьж өгье. За тэгээд лайк, subscribe дараад сэтгэлдээ үлдээгээрэй. Нэг жоохон охин би сургуульд орохоор 100 найзтай болно гэсэн майр цоглог явж идэ. Камер шилжиж урт өстэй охин тэр хавьд байгаа бүх хүний анхаарлыг нь татж байгаа нь харагдана. Вау, хөөрхөн юм аа гээл. Нөгөө охин замын хажууд байсан жижигхэн муурыг анзаарч төхөөд очисон ч зүгтаагаад явцдаг. Ахлах сургуулийн хичээлийн эхний өдөр. Манай гол дүр Тадано. Би ийм гоё сургуульд яаж орчвоо? Ахлах сургуулийн 3 жил наамгүм хүнд ч анзаарагдахгүй хичээлээ хийгээл явандаа гэд бодож исэн. Нөгөө хөөрхөн охин чи яг хажуудлын логерт нь гутлаа ичтیں۔ Манай хүнч ямар хөөрхөн гэж бодонгота жаахан банталттай. Сайн уу гэсэн өөдөөс нь амар харснаа юу ч хэлэлгүй яваад өгдөг. Локер дээрх нэр нь Коми гэсэн байла. Ангидоо ороод суусан ч нөгөө од охин яг хажуудлын ширээнд нь сууж идэв. Ангийнх нь манай хүнд атаархад бүр гай болноо. За тэгээд багш нь бүгд нэг нэгээрээ босоод өөрсдөө танилцуулаарай гэл эхнээсээ явж ийлаа. Комиг ээлж болсон ч чив чимээгүй зогсож яснаа самбар дээр нэрээ биччихээд буцаа суучдаг. Нэг сонио хувирлгүй царайтай байгааз хүүхдүүд гэхдээ бүгд дэмжиж хашгиралдаал бөө юм болно. Хэсэг хугацааны дараа Тадано юу ч хийсэн гоё харагдах юм гэл комик биширцэн сууж исэн ч баллуураа унгачнаа. Баллуурч унчлаа гэл аваад өгсөн ч дахиад нөгөө хувирлгүй царайгаа гаргаад ширтээд идэв. Тадано ч яахаа мэдгүй бантаа шууд нөгөө тийш хараад суучна. Хичээлэн завсарлаж манай хүн тийм ээ би ахлах сургуулийн 3 жилээ маш тайван нам гүм өнгөрөөнө гэд дахиад бодож дуусаагүй байтал баахан гарууд Коми хамт хоол идэггүй би жам тайртай энтер гэж дайрч ирээд манай хүнийг ухаан алттан зөгчт юм да. Нэг сэрсэн хин нэгний аяархан ярих сонсогдож байна. Би яагаад хүмүүсийн хажууд юм ярьж чаддгүй болоо мяу гэж шүү. Ваад гэл харсан ч Коми жижиг муурны чихмэл барьсан сууж идэг. Харц толгоронгуудаа манай хүн сандрал өө би юу ч сонсоогүй шүү гэл хашгирсан Коми босоод гүйчнэ. Мяу гэхийн хүртэл сонсцсон байж юу болоод нэ гэл тэрхэн зур өчнөө юм бодож амжингуудаа хүмүүстэй ярихад хэцүү байд юм уу гэл асуучдаг. Коми нөгөө амар харцаараа эргэж харснаа чичрээд идэв. Энэ одоо аимшиг кино юу ямар. Тадано ярилцах гэсэн охин дуурдгүй. Тэгвэл самбар дээр бичээд харилцах уу гэсэн Коми муурных шиг чихтэй болсноо гүйж очиод бичлээ. Чи намайг хүмүүсийн өмнө ярьж чаддгүйг яаж мэдсэн л гэж байна. Зүгээр байгаа байдлаас ч л анзаарсан гэсэн чинь өмнө нь хин ч ингэж асууж байгаагүй. Хүмүүс юу нь мэддгүй юм гинэ. За тэгсэн Тадано ярих юмгүй болоотглоо шүү. Юу ярихаа мэддгүй. Окей. Биеийн тамирын дараа уулзъя те гэд гарах гэсэн цамцнаас нь татаад аваад үлдчихнэ. Тэгэл өдрийн хоолоо идэж амжаагүй байгаа гэснэ баахан юм бичээд байдаг. Хүмүүстэй уг нь юм ярихыг маш их хүсдэг. Даанч өрөөсөө чаддгүй. Миний хоолоо тэнэг байвал яана. Намайг уутгартай гэд ботчих үе дээ. Энийхэр тэнэг харагдах үе дээ гэж боддог гэдэл. Айгу буруу ойлголттой явд юм байж тэгээд Тадано бүр гайхсан. Би амар харагддаг юм мэднэ. Ярилцах гээд төхөөд очихоор хүмүүс амар сандраад эсвэл ухаан алдчихдаг. Угаасаа хин ад шиг юмтай ярихыг хүсгэвдэ гэж авдیں۔ Нөгөө хүршгүй од охин ч дотроо зүгээр шархалцсан зүрх байдаг наас. Тэгээ зөндөө юм биччихсэн жоохон уйлж тайвшраад төвг утчихлаа гэд уучлах угаад явах гэлээ. Миний өнөөдөр бичсэн юмыг мартсан ч болно. Би ойлгоно гэж байна. Яг гарах гэсэн манай хүн самбар дээр бичээд эхэлнэ. Цаг агаараас эхлээл баахан юм ярилцаад мөрөөдлийг нь асуусан 100 найзтай болох гэж хариулна. Би анхны найз ч юм болоод үлдсэн 99 найзаа олоход ч туслая гэж бичингүүтээ манай хүн хичээд гэлс арилгачдаг. Коми баярлаа гэснэ. Нулимс сунгаагаад гүгээд явчихдаг шүү. Манай хүн бодноо. Коми угаасаа од юм чи найзтай болоход амархан байхаа. Охтууд тэр очиод Комитай найзлах уу гэд асуучий гэж шийдээд охтын фракцийн толгойлогч нэг нүүрмгийн байраа охин дээр очиноо. Юм асууя гэсэн. За гэл хөөрхөн инээж гин. Коми харин найзлах хүн хайгаад гэл эхэлсэн чинь чихэнд нь орцсноо. Чимээс хатагтай Коми гэж дуудахгүй юу гэдэг. Хажууд нь суудаг байлаа гэд чи инж биш шүү. Надтай дахиж харьцаад үзээрэй. Гачин юм чи гэдیں۔ Худлаа ийдэг царайлаад байсан. Дотроо жинхэнэ шулмас байдаг наас. Манай хүн арайчтай гэл баахан эморч суужснаа бууж өгөхгүй байхаар шийднэ. Найзтай болоход нь тослнаа гэд Комид амлцсан хүн шít. За тэгээд Нажими гээд Чернелийн ягаан өстэй охин дээр яваад очноо.
Яасан багын найзаа гэж юм. Нээрээ хоёулаа нэг анги байсан шүү дээ. Чи чинь дунд сургууль байхдаа эрэгтэй байсан биз дээ. Яалтчгүй эрэгтэй форм өмсдөг байсан те гэсэн чинь. Юу яриад байгаа юм бэ? Би чи эмэгтэй хүүхдэл гэж юм. Чи угийн толгой муутай мартамхай байсан. Яг хിവэрээ шүүлгин. Энэ угийн хэлсэн үг, хийсэн үйлдэл зөрдөг жаахан худалж барьцгүй гар юм байна л да. Гэхдээ хамгийн чухал нь хинтээж байсан 2 минутын дотор л найзалцдаг амар нүүрэмгийн юм байна л да. Харилцааны өндөр чадвартай гэх юм уу? Тэгж болж гэнэ үгүй те. За ямар ч байсан коми бэлдсэн үгээ хэлэх гэсэн гацж төгдрээ зогсчихноо. Чамтай найзлыг гинэгээд Тадано тайлбарлсан чинь Нажими нэрээ юу гэснэ. Найзлахгүй гэж авдیں۔ Манай хоёрт амар хүнд туснаа. Дагуулж хараад яага найзлахгүй гэдэг юм бэ гэсэн чинь коми тэр баг сургуульд нэг анги байсан гинэ. Тэгээ Нажими найзлыгээд юм ярих гээд баахан хичээсэн чинь коми юу ч дуураагүй, тоогоогүй их гомдоосон юм байхаа. Би тэр үед хямраад 7 хоног орноосоо босоогүй шт гэж авдیں۔ Тадано комигийн хүмүүстэй ярьж чаддгүйг нь тайлбарлаж өгөөд өнөөдөр гэрлүүгөө харихад нь хамт алхачих тэхүү гэж гуйсаар байгаа зөвшөөрөлнө. Тараад явж байхдаа Нажими ганцаараа зогсоо зайгүй яриад л байла. Дотроо комигоос жаахан айгаастай. Тадано араас нь дагцсан комик амар сандарч байгааг нь анзаараад явж идэг. Генетхэн гангстер маягийн хоёр нөхөр гарч ирснэ. Том биетэй Нажимиг болцаанд өрнө. Бас л багын найзууд юм гинэ. Үгүй би эрэхтэй шít гээл татгалцсан чинь нөгөө том гар чинь хүрмээ тайлч идэл тэгвэл чамааг явуулахгүй гэд гараас нь зуураад авдیں۔ Шүлс мүлсээ гойжуулсан ч баг шиг. Коми дгсэн хөрмнийх нь карманаас унсан түлхүүрийг нөхөх гээд амар царайгаа гаргацсан гацж түгтрээд арай гэж хідэн үг хэлнэ. Тэгсэн баггаар буруу сонсоод сүнсэн зайлхаа шахтیں۔ Ядж яагаад тэр харц марцсан те. Нүдийг нь харангуйта би Нажими гомдоосон хүмүүсийг байхгүй болгох шүү гэсэн юм байна гэж ойлгоод зүгтчтэй юм да. Нөгөө Якуза энтрэн байна гэдэл ботсон юм шиг байна. Нажимич баахан инээгээд комитой найзлахаар болно. Маргааш нь манай хэд хамт хоолоо идэж Нажими комиг зогсоо зайгүй асуултаар бөмбөгднө. Чи ямар хөгжим дуртай вэ? Ямар шампунь хэрэглэдэг вэ? Энэ хоолоо өөрөө хийсэн мүү гэж баахан юм асууна. Комигийн процессыг халаад бүр шатах нэ. Тадано голоор нь орж комиг 100 найзтай болохыг хүсэж байгаа гэж хэлэхэд тийм цөөхнө үү гэж авдیں۔ Тэгснэ гинтхэн ёо амар ам цангачлаа. Чи надаа дунд хэмжээтэй тослоггүй сүйтэй шоколадны соустай мокатай кремтэй юутай ч гинвэ. Кофе аваад ир чадахгүй бол би чамтай найзлахаа боллоо гэдیں۔ Коми ч хөөрхий чимээгүй босоод яваад өгнө. Тадано уурсан чинь комигийн төлөө л ингэж байна. Надаа ч гэсэн хэцүү байна гэснэ. Тадоног мэдэгдэлгүй араас нь дагчих гинэ. Энэ үед нь коми 2-3 оролдож байж арай гэж баристагийн урд очиод дохио зангаагаар үзүүлж гарваа. Бариста за ойлголоо гэснэ шаал өөр юм хийгээд өгчтэй. Буцаж ирээд коми өөлөх гээд нулимсаа арчаад эхэлсэн чинь манай хоёр сандраад сөхөрж унаж уучлах угаад бөө юм болно. Нэг өдөр сургуулийн номын санд Агари гээд охин зогсож байна. Амар санд руу болохоор хүн өөрийг нь хараад байвал юу ч хийж чаддгүй юм гинэ. Тэгсэн коми өөрийг нь хараад байгааг мэдээд бүр шоконд орно. Хараа муутай, царай муутай намайг коми шиг лав охин юуг нь хардаг байна гэж баг ойлгох шахдаг. Тэгээд сандарсандаа өөрийнхөө хамгийн нуугдах дуртай газар болох нойлын өрөөнд ороод суучнаа. Сэтгэл нь тайвшраад сайхан сууж исэн чинь хөлийн чимээ гараад коми гадаа нэрээ зогсчтیں۔ Нөгөө охин нь бүр айгаад өөхөх шахдаг шүү. Манай хүн зүгээр үү гэж асуух гээл чадахгүй нилээн зогсож байгаад яваад өгнө. Агари гараад явж исэн багш нь тааралдаад биеийн тамир гадаа биш зааланд орно шүү гэд ангийнхандаа зарлчаараа гэдэг. Би чадахгүй штэ гэсэн коми булангийн цаанаас харж яхаар найгаад заа гээл гүйчин. Ангидаа ороод нөгөөдхөө зарлаж чадахгүй. Тэр чигээрээ буцаж ирэхгүй Япон улсаас гараад цугтчтэй мө гэснэ коридорт коми зогсож байгаар нь сандраад гялс хэлчдэг. За энэ яг юу болоод нэг гэвэл 20 минутын өмнө Нажими манай хоёрт комитой төстэй зантай хүүхдүүд гээд нилээн хідэн хүүхдийн CV үзүүлжээ. Хамгийн ихнийх нь Агари гээд саяны охин байлаа. Манай хүн шууд дагаад явцсан юм шиг байгаа. Агари коми дээр ирээд чиний ачаар өнөөдөр ангийнхандаа юм зарлаж чадлаа. Би жоохон ч гэсэн өөрчлөгдсөн энтер гэж ярьжсэн. Манай хүн коми та хоёр найзлаад үзэж ааш цаан чинч тохирох юм биш үү гэсэн чи Агари зүгтаагаад хатагта комитой над шиг хүн яаж найзлах вэ гэл бөө сүр болно. Тэгснэ би нохоонд болол болъё гэдээ. Ингээд коми маань ямар ч байсан 3 найзтай болж байгаамаа. Маргааш нь коми шин утастай болцсон ирээд найзуудынхаа дугаарыг хадгалж авнаа. Хамгийн эхлээд Таданогоос дугаарыг нь асуусан чинь
буруу ойлгоод нөгөө хоёр найзынхаа дугаарыг аваад өг гэж үү гэд асууна. Үгүй би өөрөө асууна гээл яваад өгнө. Нажимигийн дугаарыг нь аваад Агари дээр очисон чинь масаж хийх үү, уух юм аваад өгөх үү, гутлаа цэвэрлүүлэх үү гэх шиг. Жаахан мэдрэмжгүй гар байгаа юм л да. Тадано дээр дахиж очиод дугаарыг нь авах гэсэн Агарыг үгээд ирнэ. Яана та хоёр дугаараа солилцож ийсэн юм уу? Би яг цагаан олгүй ирчлээ те гээл тэрүүгээр нэг зарлаад манай хоёрыг улайтал навнаа. Хэсэг хугацааны дараа ангийн дарга сонгох болсон ч бүгд Комиг нэр дэвшүүлээд байдаг. Нажими урдуур нь ороод Комид ангийн даргын албан тушаал багаднаа. Сахиусан тэнгэрэл гэж дуудуулахаар охиндоо энтер гэж ягаад Тадано ангийн дарга болж Нажими өөрөө орлогч нь болно. Комиг утсан дээр гэрийнхнийг нь оруулаад 6 хүний дугаар байдаг. Таданотой ярьж ийн гэд төсөөлж тоглож байгаад санаандгүй залгачтэй сандраад яахаа мэдэхгүй байжсэн авангууд нь таслаад хайчдаг. Таданоч буцааж залгаад Коми юу санаандгүй залгацсан уу гэжсэн чинь Коми гацж төгдрээд таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна гэдээ. Тэгснэ уучлахгүйгаа санаандгүй залгачлаа гэдгийг хэлдэг. Таданоч Коми ямар гой хоолойтой мэ гэл баярлж исэн. Коми тэнд амьдралдаа анх удаа уцаар ярьж чадлаа гэд бөөн баяр. Сургууль дээр эрүүл мэндийн үзлэг болж ила. Макеру гэд охин Коми татаархдаг. Тэгээд царай зүсээр барахгүй ч эрүүл мэндээр Комигоос илүү гарна гээл явж өгнө. Тэгсэн чинь 4 үзүүлэлтээс 2 нь Комигоос дээгүүр гарсан байдаг. Тэр нь биеийн жин сууж байгаа үеийн өндөр байдیں۔ Би Комигоос намхан бэжиж сууж байхдаа яахаараа өндөр байдیں۔ Богинохон хөлтөө гэсэн үгүй бас жингэрий ч илүү гээл нилэн хямарчээснаа. Яадын бэ яадын хоцсон л бол хоцсон гэдэг юм аа. Нэг сайхан өглөө Тадано сургууль руугаа явж исэн чинь гинтгэн араас нь нэг хүн бариад авдیں۔ Үзэгдэл солигдож нөгөө Рен гээд амар охин гараад ирнэ. Би Комиг крашлдаг гэж араас нь дагаад явна. Тэгсэн энэ жирийн крашлалт бишээ. Тэр сууж байгааг нэ, тэр зогсож байгааг нэ. Шатаар явж байгааг нь харалтаа ёо би өнөөдөр Комита заавал найзлна гэл жаахан эвгүй. Гүйж очиод мэдлсэн чинь Коми гацчилгүй яах вэ? Рен бүр баярлаад ёо энэ гой хүн цагаа зарцуулаад намайг анжин штэ. Ямар азтай юм бэ би гээл. Тэгээ Нажимиг хөнгүү газар аваачиж хагаад намайг заавал Комитай танилцуулж өг гэж сүрдүүлнэ. Тэгээ сансандаа хурч танилцж аваад өдрийн хоолой хамт идэхэр болдог. Үзэгдэл солигдсон ч манай хүн барьцаалагдсан байдیں۔ Хин нэгэн хүлээд хан таазаар нь дүүрэн Комигийн зураг наацсан унтлагын өрөөндө хорцсон байлаа. Өдөр байжснаа Нажими гинтгэн Рэнд өнөөдөр тараад Комитай хамт танаад очиэлдэг гэдیں۔ Цаг 4:36. Манай хүн өдөржин хоригдсон байдаг. Рэн нөгөө хоёроос төрүүлж орж ирэнгүүтээ Комигийн зургуудыг нь хураагаад Таданог дуурж болохгүй шүү гэж сүрдүүлэнгүүтээ шкафандаа нуучдаг. Нөгөө гуравчин сууж идэл Тадано хаалга нүдэд чимээ гаргахад Рэн "Өө манай хажуу талын айл юм дуургаж ийн" гээл гүрийж үзнэ. Цай авчрах гээд гарсан хойгоор нь Нажимиг шкафыг нь онгоолгоод харсан чинь Тадано байж илгүй яах вэ? Рэн тэгсэн амар хурц үзүүртэй савх авчирсан. Зүгээрээ Коми энэ бүхэн чиний төлөө гүнж минь гээдэг. Эвгүй гараагаас тэ. Ийм уйтгартай хүн чиний хажууд байх ёсгүй. Би чиний хамгийн сайн найз болох ёстой. Битгий яваач энтер гээл. Коми харин Таданог суллаад би хинтээ найзлахаа өөрөө шийднэ гэж бичиж харуулчаад яваад өгнө. Маргааш нь Коми өөрөөс нь болж аюулд орчихлоо гэд Таданогоос баахан уучлалгууж анх удаа бүр юм хэлнэ. Өмнө нь уцаар л ярьсан те. Би чамтай найз гэвэрэ баймаар байна. Болох уу? Манай хүнч тэгье болно штэ. Юуг нь асуудин гэж идэл Рэн бас уучлал гуйх гээд хүрээд ирлээ. Уучлал гуйлт нь сүултээ юу ч болоод байгаа. Бөө ууламайла. Коми намайг тоохгүй байна гээл. Манай хэд аргаа бараад Комигийн харилцааны хүндрлийн талаар баахан тайлбарлаж өгнө. Рэнч бөөн баяр болж буруу ойлгож ирсэнээ мэдэж авдаг. Коми нилээн бодож байгаад Рэнтэй найзлахаар зөвшөөрнө. Та нартай өнөөдөр маш гоё тоглоомын гар танилцуулъя. Бүх төрлийн компьютер, ноутбук, Steam, Android болон iOS үйлдвэрлэлийн системтэй утас, таблет, Nintendo Switchтэй Bluetooth эсвэл dongle-оор холбоод тоглож болно гэд боддоо. Cool байгаа сте. Би та нарт танилцуулахын тулд эхлээд өөрөө хэрэглэж үзсэн. Ганцаараа эсвэл олуулаа холбоо тоглоход маш амархан. Гарт амар эвтэйхэн. Утасгүй учраас төртөд байхгүй.
Алсын зайнаас чөлөөтэй удирт чинь гарт чичиргээ өгөх функц нь бас айгүй гоё юм байлаа. Утас шиг Type-C-гээр цэнэглээл болоо. Энэхүү бичлэгийг хүрэхэд дэмжиж ажилласан Unitec Mongolia-да баярлалаа. Хэрвээ та нар сонирхож байвал эднийхтэй холбогдоорой. Надад бол маш их таалагдсан шүү. Доор description хэсэгт мэдээллийг нь оруулчихна. Зун болж хүүхдүүд бүгд комик зуны дүрмт хувцастайгаа ямар гоё харагдаж байгааг нь биширч байлаа. Даанч манай хүн ойлгохгүй хичээл Тадано дээр очиод хүүхдүүд яагаад байгаа юм бол гэд асууна. Гоё харагдаж байгаа болохоор ч гэж хэлэх гээд битүү банталт. Сургууль дээр нь биеийн тамирын шалгалт авах өдөр боллоо. Нөгөө Макеру гээд охин дахиад дотроо комитаа өрсөлдөд ундаг шүү. Даанч 7 төрлийн шалгалтын 6-ад нь комит пятнойлд болчдөг. Энэ охины овг нь хүртэл ялагдах гэсэн утгатай тэхүү. Фаны байгаа сте. 7 дахь шалгалт нь 50 метрийн гүйлт. Дахиад ялагдчихлаа. Энэ удаа өрсөлдөөн нь бишрэлтээр солигдож комедээр очсноо. Сайхан өрсөлдлөө. Чи бит хоёрын тулаа дөнгөж эхэлж байна гэж авдیں۔ Коми юу ч ойлгохгүй шокертэй байгаа сте. Гэнэт нэг өдөр Нажими комигэнд очиж болох уу гэж асууна. Яваад очисон ээж нь угтаж аваад өөрийгөө мөнхийн 17 наст гээл танилцуулж шүү. Нөөрөмгийн ээж байна. Манай хэд комигийн өрөөнд ороод хийх юм ч олдохгүй, ярих юм ч олдохгүй байлаа. Нажими тэгсэн 0 орлоо гэж худлаа яриад манай хоёрыг яаж бандах нь харах гээд тагнаас уучдаг шүү. Бүхэл бүтэн 15 минут хүлээсэн ч тэр хоёр ерөөсө бандахгүй хөөхөн байгаа л гэдэг. Нажимигийн төвчээр нь барагдаж орж ирээд альбом энтрийг нь үзэж баахан самарж байгаа адал явцгаалаа. Маргааш нь Наканака гээд төсөөллийнхөө ертөнцид живцээ охин хурч ирээд КамилЯг үнжээ хоёлаа яг одоо цусан тангараг өрөхгүй бол миний биеийн дэх луугийн хүч задарч дэлхий сүрхэн байна. Миний жинхэнэ нэр Марсолт Ле Примера гээл өвчгнөж өгнө. Коми бүр бүлтийцэн. Луугийн хүч гэж юу юм гэж бичээд асуусан чинь нөгөө охин бантаад гүгээд явчихнаа. Найзлах гээл ах шиг байгаа. Тэгсэн Нажими ярина. Саяны охин шиг хүүхдүүдийг дунд сургуулийн синдромтой гэдэг. Тадано дунд сургуультай яг тийм байсан гинэ. Өөрийгөө амар мэдэрсэн, яриа хөөрөө шал өөр. Сургуулийнхаа хамгийн хөөрхөн охин сайн болоод хайр майр сүртэй илчилсэн чинь тоогоогүй мэн лээ л төхөрхий. Тэр нь манай хүнд маш том эргэлтийн цэг болоод эннээс хойш кул царайлахгүй ёстой даруухан амьдрна гэж шийдсэн байлээ. Үзэгдэл солигдож биеийн тамир орж илоо. Бүгд л комета нэг баг болно гэд дайрцаагаал байдیں۔ Наканакатай хамтрах хүн байхгүй гүн ямарчсан сууж идэл коми ирээд гараа сунглаа. Бөөн баяр болтын байгаа сте. Даанч баярлаа гэд хэлэх гэсэн чадахгүй. Хаха. Одоо чи миний боол болсон. Би лорд хэн байж гинүү? Нэг сони юм ярьчдаг. Оройн тарсан чинь ширэн бороо орж илаа. Таданогийн шүхрийг Нажими авч яваад сахилахгүй захиа үлдээчих. Коми тэгсэн үүдэнд нь таарлаж манай хүнийг дуудаад шүхрээ хуваалцаж явнаа. Бороо ороод романтик. Коми зурагтаар харилцааны чадварт жок хийх их чухал гэж үзсэн гинэ. Тэгээд хідэн жок бичсэн тадаанууд үзүүлнэ. Тэднэр нь ямар ч инээд хүрхээр юм байхгүй за. Манай хүнч тэрийг хэлэх гэж чадахгүй. Яайдаа гэж идэл ашгүй Нажими хүрээд ирдэг. Тэгснэ. За Тадано, комид яаж жок хийдгийг үзүүлдэг л гэж байна. Манай хүнч улааж байгаа л нэг юм хэлсэн. Үнэхээр муу жок байдаг шүү. Тэгсэн ч комид бол амар таалагдана. Нажими тэгсэн бүгдээрээ өнөдөр шопинг хийлгэн. Коми өмнө ерөөсө дэлгүүр хэсэж үзээгүй юм гинэ. Энэ үед нь Рен угтцсан сонсч идэг. Манай хэд дэлгүүрт яваад очисон. Рен угтаад гараад ирнэ. Хүүе ста санаандгүй таарлтчлаа шít гээл. Тэгээд бүгд комид хувцас сонгох тэмцээн зохиол гэцгэн. 10,000 йенд багтааж сонгож өгөөд коми хамгийн таалагдсныгаа авахар боллоо. Тэгсэн чинь Таданогийн сонголтод бүгд 10 оноо өгөөд төрүүлчихдэг шүү. Шалгалтын үед өгч манай хэд хамтдаа номын санд суухаар шийднэ. Номын сангийн хянагч амар том биетэй дээд ангийн охин. Чимээ гаргасан хэнийгч дэвүүрээр өчөггүй зөхөн. Тадано коми хоёр хичээлдээ төвлөрсөн байж хахад Нажими 2 ч удаа цохиулаад авдаг. Тэгсэн ч хашрахгүй Женга тоглоё илгэн. Коми бас сонирхол чимээгүйхэн тоглож исэн. Нажими нураачлгүй яах вэ? Нөгөө охин хурч ирэл болд руу алтан зохиод Нажимиг хөөгд гаргачнаа. Зуны амралт эхэлж коми даалгавраа айл хизээний дуусгацсан хийх юм олддгүй. Таданог дуудаж уулзмаар байгаач санаа зовоож чадахгүй.
Азар энэ хоёр Нажимитэй найз юм да. Бүгдийг нь уриалаад усан парк орохоор боллоо. Коми маш эрт хамаг юмаа бэлдээд болцсон цагаас 30 минутын өмнө очлоо. Тадано Нажими хоёр бүтэн цаг хоцроод ирдیں۔ Коми бүр манай хүний сонгож өгсөн палажийг өмссөн байдаг шүү. Усан парк дээр ирсэн Агаригаас гадна Рен бас хинээс ч юм сонсцсон фракцаа дагуулад ирсэн байлаа. Олон хүн хараад Коми сандарч эхэлнэ. Рен Комиг ямар тасархаа усны хувцас өмсөх болоо гэж харж исэн. Сургуулийнхаа сэлэлтийн хувцсыг гаргаад ирдیں۔ Хүүшээ наадах хүн харахаас өмнө балтхий. Шинийг авъя гэж дагуулад явна. Хөвгүүд хувцас солилцсон хүлээж исэн охтуудад оноо өгөхөөр шийднэ. Хамгийн ихэнд Нажими гарч ирээд 10 оноо авлаа. Агарич бас 10 оноо. Коми гараад ирсэн чи бүгд 100 сая оноо гэж хашгиралтж байна. Хамгийн эхлээд өндрөөс гулсуураар буухаар болж Комитэй хин хамт буухаа үзэл хайч чулууд аавуудаа зогсчдөг. Тэгсэн тэд нар амар удаад паркын ажилтан шууд Таданог дуутчихтیں۔ Коми гулсаж буугаад шокийн байдалтай. Тэгсэн ч Тадано дахиад л гулсмаар байгааг нь шууд л ойлгоно. 4 удаа шүбөр. Нажими усан дор хин амьсгалаа удаан түгжиж чадах нь үзье. Ялагдсан ундаа авч өгнө шүү гэлээ. Манайхэд ус руу орсон ч Коми бүр нүдэн анцсан хамаг байдгаараа хичээж байна. Бүгд хараад өөрөө ирэхгүй шууд ялагдчихаа. Тэгээд манай хүн 9 лааз ундаатай болчлоо. Үргэлжлүүлж тоглох гээд Нажимиг дагаад гүйжсэн бүдэрч унаад өвдгөө шалбалчнаа. Бүгд санаа зовоод гэрлүүгөө харьцгаах уу гэсэн үгүй л гэж байна. Тэгээд найзуудынхаа уур амьсгалыг онцгой болгочлаа гэд гуниглаа суучтیں۔ Тадано бити гуниглаа гэд ус цацаад дуудана. Усан сан дотор алхаж яснаа генет хөтлөлтсөн байгаагаа анзаараад бантаал явцдаг. Нажими дахиад аварч усан буу авчирсан усаар байлднаа. Нэг өдөр Коми номын сан орохоор болж ааваараа хүргүүлнэ. Аав нь бас нэг дуугардгүй хүн байдیں۔ Хоёулаа чив чимээгүй явсаар замдаа кафе орлоо. Хүмүүс гайхсан энэ хоёр муудалцсан байхтай гээл. Аав нь ашгүй нэг юм дуугарч хичээл нь ямар шүү байна асуулаа. Коми инээмсэглэхэд аав нь толгойг нь нийлнэ. Ингэж л харилцдаг эндээ. Номын санд ороод байжсэн хүн болгон л хараад ямар хөөрхөн охин бэ гэд болтгүй шүү. Гэлс номоо авчаад уншаад сууж ясан хажууд нэг жоохон хүүхэд уйлаад эхэллээ. Манай хүн саадуулах гээд хуруугаараа хацраад ээжлүүлсэн чи уйлхаа болчдөг. Ээж нь хүүхдээ тэврээд явхад Коми хүүхэд хоёр бие биенүүгээ даллаад хөөрхөн байж идэл Тадано яг харчнаа. Хэсэг хугацааны дараа Коми гэрийнхэнтэйгээ аяллаар явлаа. Машинаар нилээн яваад эмээгийн дээр ирж хамаатнуудтайгаа уулздаг. Тэр дунд нь Акира гэд жоохон охин байлаа. Комитойгоо уулзаагүй утцсан болохоор бишүүрхэд байдیں۔ Манай хүн харин санаачлагыг гартаа авах гэсэн яахаа мэдэхгүй. Юу ч гэсэн гжигдээд үтсэн болж шүү. Тэгэд хамтдаа гадаа жоохон суугаад үргэлжлүүлээд тоглоом хүртэл тоглодог. Комиг олон найзтай болсныг нь сонсоод имэн баярлаж бүр таалагддаг хүү байгаа юу гэснэ утсыг нь шалгаад Таданогийн талаар асуугаад байдیں۔ Нэг орой Нажими Таданог зуны баярт урлаа. Очоод хүлээж исэн Коми амар хөөрхөн болсон хүрээд ирдэг шүү. Надаа Юката зохихгүй байна уу гэж сандраад байхаар нь манай хүн үгүй гоё харагдчихээн гэд тайвшруулнаа. Нажими тэгсэн амар олон хүн дагуулад ирсэн байдیں۔ Өө санаандгүй мянган найзаа дуутсан байлээ гинүү. Коми дахиад гинэд сандраад эхэлнэ. Яасан гэсэн нөгөө юм бичиж харьцдаг дэвтрээ мартсан байдаг. Таданоч тайвшруулад санаа зоволтгүй. Би хажуунаас ч холдохгүй л гин. Манай хоёр явж байгаад бууддаг тоглоом тоглож үзсэн чинь Тадано Комиг хараад байхаар нь бүр салгалаад юу ч онохгүй. Комигийн ээлж болоод яг буудах гэсэн нөгөө өрсөлдөх дуртай охин гараад ирнэ. Дахиад хожигдсан мөртлөө тэнцсэн шүү гэд яваад өгдөө. Үнэн мэтршгүйгээр. За тэгээд цаашаа яваад өөр тоглоом тоглож байхдаа Тадано Комиг нэг л сонирн байгааг анзаарна. Энэ фестивал таалагдахгүй байгаа юм бахта яасан бол гээл бодож исэн. Коми нэг юм хэлэх гээд байна шүү. Та гэжсэн. Тадано чич бас гоё харагдаж байна гэдэг. Төрөөнөөс хойш энийг л хэлэх гээд чадахгүй байсан юм байлээ. Ренгийн фракцийнхан дахиад урилгагүй хүрээд ирнэ. Бүгд рэндом уяа сонгож татдаг тоглоом тоглож хинэн ч шагналыг авч чадахгүй байлаа. Тэгсэн Коми хурч ирэнгүүтээ зөв уяаг нь олоод татчихсан юм да. Тоглоом ажиллуулж исэн юм бүр шок. Бүгдээрээ цаашаа явж исэн чинь Коми нэг юм руу харж агаад хоцроод үлдчихтээ. Тэгэл паникт ороод салгалаад байж исэн Тадано хүрээд ирнэ. Нажими руу мессеж явуулчаад
хоёулаа түр сууж хүлээдэг. Өнөөдөр олон хүнтэй харилцаад мундаг байгаад чинь би баяртай байна гэд Тадано хэлсэн чинь Коми чамтай хоёулахнаа байхад ч гэсэн гоё байсан гэж бичингүүтээ манай хүнийг харахаас өмнө гэлс арилгачдаг. 8 сарын 31-нд зуны амралт дуусгах гэж байлаа. Коми Нажими хоёр Таданогийн очисон чинь Рен бас сурсан зангаар хинч ураагүй байхад хүрээд ирдэг. Нажими хэлж байна. Би зуны даалгаврыг ерөөсөө хийгээгүй байгаа. Одоо та нар надад хуулал гэж байна. Тадоноч хуулуулахгүй зүгээр хамт хийгээд бүгд хичээлээ хийжэд л Коми зуны амралт битгий дуусаасаа гэсэн бичиг харуулад бүгдийг нь ойлуулахаа шахнаа. Хичээл эхэлж бүгд сургууль руугаа явж илаа. Тэдний дунд Инака гэд жижигхэн өстэй охин байна. Өнгөрсөн семестрт ангийнхантайгаа нийлж чадаагүй болохоор жаахан гонигтай. Амар урт юбк өмсдөг байсан байна л да. Тэгээд энэ семестрт юбкэ богиносгосон. Гэхдээ л сургуулийнхаа хамгийн урт юбктэй хүн хэвээрээ. Коми шиг гоё охин болох юмсан гэж харах болгондоо бодно. Нажими өдрийн хоолоо мартцсан гэд амар урт зааварчилгаа өгөөд Комиг сэндвичэнд явуулна. Инака энийг сонсоод "Вау, Комиг дагаж яваад яаж ийм хөөрхөн байдгийг нь сураад авъя байз" гээл. Таданоч бас санаа зовоод дагаастай. Манай хоёр давхиал орсон. Тэнд байгаа хүмүүсээс сүрдээд наачнаа. Коми хоёр оролдлого хийж байж сэндвичээ захиална. Даанч ажилтан нь амар ихэм асуугаад байдیں۔ Ийм соовсоо, тийм соовсоо ямар талах вэ гээл. Коми чив чимээгүй зогсоол байсан. Инакач хажуунаас нь бишрээстэй. Ажилтан харин Комигийн хөөрхөнд уяраад тухайн өдрийн спешиал сэндвичийг хийгээд өгчнөө. Инака урам ороод өөрөө сэндвич захиалж чаддаг. Даанч авчраад Нажимид өгсөн миний загсан сэндвич биш байна штэ гин. Коми нэг орой ном уншаад сууж идэл Нака гэртээ урж ийна. Яваад очисон чинь нэрээ ирчлээ гэж үдээ. Ангийн од манад ирчлээ гээл сүйд болно. Тэгэд юу хийхээ мэдэхгүй байжгаад дуртай компьютер тоглоомоо тоглож үзүүлнэ. Манай хүн чинь тэр тал дээр аач байхгүй. Нака сандрал Тадано Нажими хоёрыг нэмэлт хүч болгож дуудлаа. Нажимич дуу шуудаа орж ирээд бүгдээрээ зодоонтой тоглоом тоглоно. Зодолтой шавхаар унгаачвал ялтын гинэ. Коми олигтой удирдах чадахгүй шавхаар өөрөө алхаад орчих жишээний. Хэсэг хугацааны дараа Нажими салфетыг тараах ажил дээр тусламж хэрэгтэй байна гэж Коми руу уцтлаа. Манай хүн тараах гэсэн хүмүүс авдаггүй. Хийлж чадахгүй байгаа болохоор аргагүй штэ тэ. Хямраал байжсэн энэ халуун өдөр Баавганы бандгар хувцастай хүн бас салфетыг тарааж байгааг хараад урам орноо. Хичээгэл байжид л ашгүй яг салфетыг хэрэгтэй болсон хүн таарчтیں۔ Хүмүүс Комиг үнгүй юм тарааж байгааг нь олгоод уртаа оочр үсгэждэг. Ажлаа амжилттай хийснийг нь хараад Баавган хувцастай Тадано бөөн баяр. Коми тань болох гээл хар халуунд ийм зузаан юм өмсөд гүрийсэн байгаа юм. Маргааш өглөө Тадано нүүрэн дээрээ нэг сони юм наацсан хичээлдээ ирнэ. Коми хэлэхүү яах уу гэд бүр бөө юм болно. Хідэн тусал нулимс хүртэл унгааж үзнэ. Тэгсэн Нажими бас нүүрэн дээр яг тийм наацсан хүрээд ирдیں۔ Агари, Рен, Нака бүр ангийнх нь бүгдээрээ тийм толботой болсон байдаг. Галзуурахад ганц уруу дутуу байсан чинь сэрчдیں۔ Яриа хөөрөө муутай хүний хар дарсан зүуд нь ийм л байдаг байх нь. Маргааш нь Тадано жинхнээсээ нүүрэн дээр юм наацсан ирүүл яах вэ? Тэгэд бэжсэн Нажимиг жинхэнэ нэрээр нь дуудаж байгааг нь сонсоод би ч гэсэн найз чи юм чинь намайг Шоко гэж дуудаж байгаа ч гэдэг. Коми навг нь Шоко нэр нь юм байна л да. Тадано ч хичээд бөө юм болно. Нажими хажуунаас нь орж ирээд "Зайлв, Шоко гэд хэл хурдл" гэд болдгоо шүү. Манай хүн чадахгүй байсан чинь суг муугаар нь дуудаж ирсэн. "За Коми, чи одоо Таданог жинхэнэ нэрээр нь дууд" гэд баахан зовооно. Тэгжсэн наа нүүрэн дээр наацсан хар юм аваач гэчээд яваад өгдөө. Зарим хүмүүст ийм амархан байхад заримд нь яагаад тийм хэцүү байд юм бэ? Сургуулийн спорт тэмцээн эхэлж бид нар Чека гэд спортлог охинтой танилцсанаа. Хүнийг хараад биеийн температурыг мэддэм байхаа. Коми дээр ирснэ чи өнөөдөр намайг амжихгүй байхаа. Температур чи амар бага байна. 16 градус гэдэг. Рэнж цаана сахиусан тэнгэр Комигийнхоо төлөө бид нар өнөөдөр цом авнаа гээл бүгдийг урайлаад бужигнуулж ийна. Би халаалт дээр Коми төрүүлсэн ч Оос таталтан дээр тэдний баг хожигдчихно. Зарим нэг хүмүүс Комитой хитрхи ойртож зогсоод сандарсандаа ухаан алдсан байдیں۔ Дараа нь саадтай гүйлтийн тэмцээн болж Агарын Нака хоёр гүгээд Таданогийн ээлж ирлээ. Комигоос бусд нь бүгд орилоод дэмжижээ. Нажими гинт анзаарч
Яасан бэ? Тадааныг дэмжээч гэдэг. Манай хүн ч угийн спортоос хол хөндөй болохоор бүр унаад өгдөг. Толгой нэрэгдсэн сууж ийснэ Камигийн хичээгээрээ гээл аяархын шивнж байгааг нь сонсоод бүр супер павертай болчихвоо яв. Майр хурдан гүйсээр байгаад барианд орчдөг шүү. Хамгийн сүүлийн шийдвэрлэх тэмцээн буухаг үлд эхэллээ. Нэгдүгээр ээлжийн хүүхдүүд гүйж Чека Коми хоёр зэрэгцсэн л хүлээж ийла. Саваагаа аваад гүйс яг Чекаг гүйцэж хахад халтраад унчнаа. Нилээн хүчтэй унсан ч гэсэн дахиж босоод гүйлээ шүү. Хамаг байдгаараа хичээсээр 2 дугаар байранд орноо. Чека, би чамайг дутуу үнэлсэн байна. Чи ч бүр гал байна штэ. 120 градус гээл манай хүнээс уучлахгүйж идэл ангийнх нь бүгд гүүж ирээд Комид санаа тавина. Төрүүлж чадаагүй энтэр нь хүнд ч хамаагүй байдаг. Чекач бүр уярцсан 200 градус гал гээл уйлаад идэв. Тадааногоос баахан хүмүүс юм гуугаад багшинч даалгавар өгөөд амар их ажилтаа болцсон балраад ажиллаа. Онамине гээд Атма маягийн охин ирээд манай хүнд туслая л гэж байна. Коми бас туслах гэсэн нөгөө охин хэрэггүй хоёулаа л байхад болно гэд аваад явчтیں۔ Тэгснэ чи өөрийгөө зовоох туртай мó? Сайн дураараа ийм их ажил аваад дээрэс нь Коми шиг дээрлэхүү охинтой найзлаад л гэж байна. Манай хүн ч Коми тийм хүн биш. Яг найзлуул айгүй хөөрхөн ааштай гэж яриад явж исэн. Коми хартцсан хараа зогсож идэг шүү. Нөгөө охин сайн уу Коми гэд мэдлсэн чинь зүгтаад явчнаа. Орой хичээл тарахад Тадаано дахиад амар их хийх юмтай болцсон байлаа. Ономине дахиж ирээл туслая гэхээр нь манай хүн баярлаад Комиг гэрлүүгээ явдаа би оройтох юм байна гэдэг. Коми цүнхээ аваад гарснаа гяс буцаж ирээд би ч бас тусламаар байна гэлээ. Ономине ч нөхцөл байдлыг ойлгоод ажилтаа болчлоо гэж худлаа яриад зүгтчихнаа. Маргааш нь тэр хоёртой таарлахад Коми эртээд юм ярилгүй яваад өгсөндөө уучлах байдаг. Нөгөө охин харин зүгээрээ санаа зовлтгүй гэснэ би Тадааног ч булаахгүй гэж авдээ. Коми чичээд гүгээд алга болноо. Хэдэн өдрийн дараа Тадаано Комид мууртай түлхүүрний осор өгсөн чинь надаа байгаа шít гэд өөрийнхөөгөө харуулснаа хоёулаа солилцохоор болдог. Яг солиод авч исэн чинь Нажими орж ирээд нөгөө хоёр чинь бөөн банталт. Урлагийн үзлэг болоход өгсөн хүүхдүүд ямар сэдвэр үзүүлбэр бэлтгээ ярилцаж амар санаа гаргаж байна. Нажими Мэйд кафегаар хий гэсэн Наканака рок хамтлаг байгуулыг инэ. Рейн сүнстэй байшингаар хийгээл галзуу санаанууд гарч ийлаа. Санал хураалтаар шийдэхэр болж Тадаано Комигоос алийг нь сонгохыг нь асуухад Мэйд кафе гэлээ. Тэгэнгүүт бүгд тэрийг нь дэмжилгүй яах вэ? За тэгээд бэлтгэл ажилдаа орж Коми юу хийх үү, яах вэ гэд сандарч идэл. Чи ангийн дайгийн юм чи зүгээр синти дээр суужиг гэдэг. Ангийнх нь нэг согтууч юм шиг манраа охин дэлгүүр явж дутагдаад байгаа зургийн хэрэгсэлд авчрахаар болноо. Тэгснэ Комиг хамт явах уу гэж авдээ. Синти дээр заларч байгаа хүнийг штэ. Комид салгалаад сандраад байсан чи ашгүй Ономине бас ханиндаа явахаар боллоо. Дэлгүүр ороод юм авж байгаа л нэг харсан оторой алга болцсон байдیں۔ Хоёулаа хайгаал гүйжсэн байдгаар инээсэн орохыг хориглоно гэсэн хаалга руу яг орох жийдэг шүү. Коми барьж авч болиулаад цаашаа явж байхдаа өнөөдөр яагаад намайг хамт явъя гэсэн гээд дэвтэр дээрээ бичээд асуулаа. Нажими Тадаано таагуурыг хараад би ч бас чамтай найзалмар байсан гэхээр нь манай хүн хариулах гээл баахан бичиж хагаад харсан нөгөө охин дахиад алга болцсон байдیں۔ Энэ удаа цахилгаан хүрээ барьсан зогсож явахт нь олноо. Эвгүй байгаа сте. Гараад явж байхдаа оторой Комитэй найзууд болсондоо баяртай байна. Бүгдээрээ урлагийн үйлчлэгтээ төрүүлэх байхаа гэсэн чинь Коми бүр гайхмар тийм ээ гэд хэлтий. Энэ үед нь Тадаано цонхоор хараад бөөн баяр болноо. Урлагийн үйлчлэгийн өдөр болж октод бүгд Мэйдийн хувцас өмссөн байсан. Коми дэндүү богинохан байна гэд ичээд болтгүй. Өөр арга байхгүй. Өмс гээл Нажими ятгана. Мэйд кафегаар мэргсэн отоогуугаар манай хэд дээр ирэхэр болсон гинэ. Октодыг хараад л энэ тим төрлийн Мэйдийн дүр гарч байгаа юм байна. Гээл айгүй дүгнэлт хийдэн сууж ясан. Коми ус авчирч өгөхдөө амар ширтэд бүр айлгай хайчдаг шүү. Захиалсан хоолой амар хурдан идэж дуусгаад зүхтах шахам гарнаа. Нажими кафега илүү сонирхолтой болгохын тулд Тадаанод Мэйдийн хувцас өмсөхөөр болно. Хичнээн эсэргүүцсэн ч шахсаар байгаад өмсүүлчихээс гадна ягаан хиймэл ус зүгөөд өгцөн. Коми өхөөрдөл тэгсэн Комигийн ээж дүү хоёр ирж үйлчлүүлнэ. Тадаано ичиж өгөх гээл байжсэн дүүн хурч ирээд зургийг авчтیں۔ Манай хэдийн Мэйд кафе хүн их орж амар амжилттай байлаа. Нажимигийн толгой нь ажиллаад
баахан маркетинг хийж бүр их хүнтэй олчихноо. Тэгснээ бүр бизнес цэцэглүүлээд мөнгө олоод эхэлнэ. Мэйдтэй зураг авахулахад 500, коридороор хамт алхвал 1000 йен гээл. Даанч захирал багш нь олж мэдээд хүмүүсээс авсан бүх мөнгийг нь буцааж өгүүлнэ. Тэгээд сүнстэй байшингаар зочилж, рок хамтлагийн тоглолт үзээд, оройч болж, урлагийн үйлчлэгийн дүн гарахад мэйд кафе дөрүүлжтэй. Даанч кафедэ хууль бусаар мөнгө олох онцгой явдал гаргасан гэд шагналыг өгдөггүй. Баяр дуус сүүлчийн уянгын аяа явахад Тадана Коми 2 бүжиглэхээр гарлаа. Даанч хин бүжиглэх тал дээр бүр аач байхгүй. Ядж яхад Нажими Рэй эднэр гарч ирж шавар хаагаад бүр замарсан юм болно. Тарж гарч ирээд бүгд караоке орохоор шийдэхэд Коми дуулж чадахгүйгээд санаа зовоод байхаар Тадано тайвшруулдаг. Нажими Рэн Наканака бүгд дуулж Таданагийн ээлж ирлээ. Манай хүнийг сонсож дэмжиж байгаа нь ганцхан Коми байдаг шүү. Тэгэд гэртээ хараад дэвтэр дээр бүх найзуудынхаа нэрийг бичнэ. За ингээд season 1 дуслаа. Та нарт таалагдчихвэл season 2-ыг нь удахгүй оруулна. Саб лайка дараад комент өчрөө манайхаа. Түр бай.